За сайн байцгаана уу? Techcast Talks podcast-ийн маань ээлжид дугаарт тавтаа морилно уу. Тэгээд өнөөдөр бит хоёрын дугаар болохоор дүрсгүү бичигдэж байгаа. Тэгээд аудж байгаараа та бүхэндээ хүрэхээр өнөөдрийнхөө подкастыг хүрэхээр бит хоёр бэлэн боллоо. Тавтай морил. Тавтаа морилно уу? Бас шинэ оны минь. Тэгээд бит хоёрын хувьд шинэ оны маань анхны подкаст-та бичиж гин. Тэгээд өнөөдөр бас бит хоёр хоёулаа биш. Гурлаа сууж ийн мууртайгаа. Тэгээ үе их хөөрхөн бас бит хоёртой ярилцах баха. За тэгээ өнөөдөр бит хоёрын ярих байгаа сэдэв маань болохоор life balance буюу ажил амьдралын тэнцвэрийн талаар ярилцгаад бит хоёр ингээ гоё сууж байна. Гэхдээ life balance дээрээ илүү сонирхолтой зүйл нь болохоор бит хоёр нэг нь яг corporate компанид ажилладаг. Нөгөө нь болохоор стартапыг яг эхлүүлээд явж байгаа. Ийм хоёр уран бүтээлч хийж байгаа. Тийм. Ийм хоёр өөр төрлийн цагийн хуваарьтай ийм өөр хүмүүс байгаа. Тэгэхээр бид хоёр өнөөдрийн одоо яг подкастн дээрээ зөвхөн практик дээр суйрлаад энэ хоёр хүн яаж одоо аж төрж амьдарч ажиллаа хийж байна гэдэг талаар зөвхөн өөрийнхөө өнцгөөс ярихаар байгаа. За тэгэхээр хонгорогчийн энэ 7 хоног ер нь яаж өнгөрсөн бэ? За ер нь он гараад ч одоо айл үшээ 2-7 онцсон ба шүү дээ. Тэгээд ер нь он гараад сонин сайхан гэх юм бол хит хитэн төслөө явуулж ийн. Тэгээд эхнээсээ бас дуусгаж ийн. Тэгээд удахгүй паблик бас болох байх. За тэгээд өөр нэг шин сонин сайхан гэх юм бол 26 оноос эхлээд би GTG community-гийн advisor organizer болж байгаа. Зөвлөх organizer. Тэгэхээр илүүтэйгээр залуучуудаа өөрийнхөө одоо өмнө хэдэн жил одоо community-гээ удирдан зохион байгуулж исэн одоо туршлага үдсэн харсныхаа дагуу ерөнхийдөө залуучуудыгаа чиглүүлээд community-д оролцоотой явна гэсэн үгээ ингээ албан ёсоор хүсэлтийн дагуу ингээ бас болсон. Тэгээд одоо манай дээр жижиг Улаанбаатарын шинээр манай Пүрэв Жаргал гэдэг охин маань лид хийгээд явахаар болсон. За тэгээд бүр хайлайт гэх юм бол өчигдөр төрсөн өдөр боллоо. За намигийн хувьд сонир сайхан юу байна? Он гараад юу хийж ийн? Өмнө 7 хоног ажлын одоо энэ 7 хоног хэр өнгөрөв? Хэр байв? За миний хувьд бол шинэ оноо ерөөхдөө ээлжийн амралтаар сайхан эхлүүллээ. За ээлжийн амралтаа аваад ер нь бол яг 7 хоногийн турш сошиал медиагаа бүгдийг нь одоо идэвхгүй болгоод тэгээд өөрийнхөө толгойг нэлээ амраалаа. Энэ орондоо ном уншлаа, бясалгал хийлээ, ууланд гарлаа. За яг энэ 7 хоногийн хувьд гэх юм бол буцаад ажилдаа орсон. За тэгээд ажилдаа орсон эхний 7 хоног бол нэлээд ачаалал ихтэй шаргуу ажиллаа. За тэгээд энэ 7 хоногийн хамгийн гоё хайлайт гэх юм бол миний хувьд бид ажлынхаа охтуудаар юу яасан уулзаад хурлын өрөөндөө гоё vision board-а бүүнөр хамт хийсэн. За тэгэхэд бол нэлээд гоё санагдаад уур амьсгалаас айгүй гоё байсан. Ажлынхаараа vision board хийн гэхлээр нөө хувийн төлөвлөгөө гаргах уу эсвэл ерөнхий ажлынхаа дүр зургийг хамтдаа гаргах уу? Бид болохоор юу яасан яг өөрсдийнхөө амьдралын яг энэ жилийн хувийн төлөвлөгөөнүүдийн vision board бол яг охтуудаараа. Оо ямар гоё. Яг ийм canvas болон хэрэгтэй зүйлүүдэд бэлтэж агаад тэгээ зурагнуудаа бүүнөрөө өрчилж хэвлүүлж агаад тэгээд хурлын өрөөндөө гой цуглар сууж агаад амттай ингээ хоорондоо юм ярилцаад тэгээд vision board-одоо ерөөхдөө нааж ирсэн. Танай ажлын охтууд гэхлээр яг дизайн тимийн охтууд уу? Үгүй. Бүр яг давхартаа бүүнөрөө сууж байгаа. Одоо дизайнерууд, девелоперууд тэгээд бизнесийн албаныхан энтергээд бүүнөрөө ерөөхдөө гой сууж агаад нэг өдрийг гой өнгөрүүлсэн. За nice. За ер нь өдөр тутам таны ер нь цагийн хуваар яаж явдаг вэ? Би одоо төсөөлөхдөө ингэж боддог байхгүй яг фриланс хийгээд ч юм уу стартап эхлүүлээд яг өөртөө эзэн байгаад гэрээсээ юм ихээр цагийн хуваар нэлээд алдагдах байх гэж боддог байхгүй. Одоо жишээлбэл юу яадیں цаг наргүй нэг бол ажиллах ч юм уу тий эсвэл бүр юу ч хийхгүй байх ч гэдэм үү. Та яг тэр цагийн хуваартай яаж зохицуулдаг вэ? Яг тийм ер нь тийм бүр яг цаг наргүй болчдгоо. Би одоо яг ингэж ажиллаад 3 жил гарan болж байгаа. Тэгээ эхний 1-2 жил яг нэг баланс олох гэж айгүй хэцүү байсан. Тэгээд заримдаа нэг айгүй их ажилдаа болчдөг, заримдаа бүр одоо ер нь яг гол төлөв яг ийм байгаад тийм. Хийх ажиллаад тэгээ ардаас нь
за би амрах хэрэгтэй гэж бүр хэд хоног дараалж амраад за тэгэнгүүтлээ арай их амарчлаа гингүүтлээ эргээд хитэх ажилчдаг. Тэгэхээр энэ балансыг тааруулах гэж 2 жил зүтгэлээ штэ. Тэгээ өмнө ч эхлээд ялцчгүй бас арай гайг учиртай болоод тэгээд ер нь хүн бас нэгдүгээрт эрүүл мэндэ бодох хэрэгтэй юм байна. Хоёрдугаар балансаа аягүй сайн тааруулж ажлынхаа ард аягүй балансалж гарах хэрэгтэй юм байна. Тэгэхгүй бол гараас бас юм аягүй муу гард юм байна. Аль нэг тишээгээ хитрхийн ингээд хэлбэж анхаарах гад идэм байна гэж аягүй их анхаарад. Тэг өмнө жилээс эхлээд тэгээ бүхэлдээ 2 жилийн дараа өмнө жилээс эхлээл яг ийм балансыг одоо олохгоо явж ин. Тэгээ сүүлийн үед бол арай учиртай болж байна. Тэгээд сүүлийн үеийн миний одоо өдрийн рутин, тайм менежментийн хувьд гэх юм бол за өглөө эрт босхийг ер нь бол зорж байгаа. Одоо хамгийн сул тал нь гэх юм уу. Одоо шүнжэнгөө ингээд суучдаг. Тэгээ өглөө одоо өдөр үд хүртэл бол унтчихдаг. Тийм. Тэгээд харин сүүлийн үед ялцчгүй бас хүүхдийн хичээл сургуулийн цагтаа уйлдуулаад эрт унтахыг зорддог болсон. Тэгээ бас өглөө эргүүлээд эрт босхийг хичээдэг болсон. Тэгээд өглөө эрт босгоор ч бас айгүй гоё. Манай ээж бас хэлэхгүй юу. Ер нь ингээд эрт боссон хүн чинь айгүй их ажил амжуулдаг юм аа гэд. Тэр бол маш үнэн. Эрт боссон айгүй их ажил амжуулдаг. Тэрний маань нэг жишээ гэх юм бол сүүлийн хэдэн сар өглөө эрт босоод жимд явж байгаа. Тэгээд охиноо бас хичээл сургуульд нь хүргэж өгөөд жимдээ яваад тараад яг бас өмнө нь ингэдэг байсан юм байна. Нөгөө өглөөнийхөө цаг айгүй юм нөгөө нэг өглөөний цайгаа сайн уудаг. Гэхдээ цагийн хуваарийн дагуу биш. Яа тийм өглөөний хамгийн ихний цай маань 11 цагт эхэлдэг ч юм уу те. Юм мэдгүй явж байгаа 1 цагт эхэлдэг ч юм уу. Эсвэл заримдаа эрт болсон үед 8 цагийн үед эхэлдэг ч юм уу. Бас балансгүй байснаа айгүй сайн анзаарч эхлээд тэгээ сүүлийн үед болохоор яг нэг тийм режимд орж эхлээд дасгалдаа явчаад дасгалаасаа өмнө бол өглөөний цагаа сайхан уучин. Тэгээ дасгалдаа явна. Тэгээд дасгалаа дуусчаад бас хөнгөн идэх юмнуудаа идчихэн. Тэгээд кофегоо уун. Гих мэтэр ингээд явж байгаа. Тэгээд өдөр сайхан дасгал энтрээ хийчээд цай ундаа уучаад ажил руугаа ороод ажиллаар яг нэг тэгж суухтаа айгуу сайн ингээд анхаарч төвлөрч суудаг болж байгаа. Тэгээд олон тишээгээ ингээд өсчихгүйгээр тэгээд ажилдаа анхаарад нэг 2-3 цагийн алдаад нэг өдний хоолоо идээд тэгээд оройны хоолоо тэгээ яг нэг 5-6-гийн үед идэх хүсэл айгүйх байдаг боловч бас ингээд нөгөө ажлын унаас болоод дандаа оройдоо нэг 7-8 гэж идэх гээд байдаг. Гэхдээ мэдээж бүх өдрөө яг ийм перфект бол биш. Ихэнхдээ одоо сүүлийн үед яг ийм режимээр явах гад айгүйх хичээж байгаа. Намигийн хувьд корпорат амьдрал хэр өрнж ин да ямар байна? Аха, миний хувьд бол яг угаасаа ажлын тогтсон эхлэх цаг болон дуусах цаг гэж байгаа. Тэр хугацаанд бол ерөөхдөө яг ажилдаа ирж очин ирж очихын тулд өөрийгөө бэлдэнэ. Ер нь бол яг л одоо офисын ажил ямар цагийн хуваараар өрнөдөг яг тэр цагийн хуваарийн дагуу ажиллаж байгаа. Гэхдээ ингэхдээ бол би нэг хит хитэн яг өөр зүйлүүд туршиж үзсэн. За тэрнэр нь юу вэ гэхээр эхнийх нь болохоор нэлээд эрт босоод за тэгээд эрт босоод ажилдаа эртгэн бэлдээд ажилдаа эртгэн очоод эрт тараад за тэгээ гэртээ ирэх гэдэг ийм одоо рутинаар нэг хэсэг явж үзсэн. За тэгээд энэ дээр надад ямар сул тал гарсан бэ гэхээр би болохоор өөрийгөө ерөөхдөө анзаарахаар илүү нөгөө нэг оройн цагаар илүү төвлөрч суух туртай хүн юм билээ. Харахууд ч юм уу тий. Оройн цагаар илүү бүтээмж нэмэгддэг тийм төрлийн хүн болохоор надад яг өглөө эрт босох гэдэг нь ер нь жоохон тохиромжгүй юм байна гэж бодоод тэгээд рутинаа бас өөрчилж үзсэн. За тэрний яасан бэ гэхээр ер нь бол өглөө сайхан одоо нөгөө нэг slow morning гэдэг л нэг юм тренд гараад байгаа шүү дээ. Тэр шиг яг өглөө нилээ аж ууж цай ундаа уучаад тий нүр мүрээ будаад за тэгчээд ажил руугаа одоо манайх болохоор өглөө 8-аас 10-ийн хооронд тийм уяатан цагийн хуваартай байдаг. Тэгэнгүүт 8-аас очихгүй 10-аас очдөг юм уу тий 10-аас очиод ажиллаа эхлүүлээд за тэгчээд 10-аас эхлэхээр ажил орой 7 цагт харж байгаа. За тэгэнгүүтээ яг шууд 7 цагт ажилласаа гарахгүй 7-оос хойшоо өөрийнхөө яг төлөвлөсөн тухайн өдрийн хувийн юмнуудаа хийж агаад за нэг 8 өнгөрөөж гараад гэрлүүгээ алхаал тэгээд гэртээ ирчээд 50 кино үзэж байгаа унтдаг ч юм уу тийм байдлаар нэг хэсэг явж үзсэн. Тэгэхээр яг хуу ялгаа нь юу вэ гэхээр эрт сэрж эрт ажиллаа амжуулж ингэж явхад мэдээж ажил нэлийн зэгцтэй амжаад надад бол гоё байсан. Гэхдээ нэг сул тал нь болохоор
ийм бүх юм дээр айгүй юм яарад исэн би ингээд яах вүлээ өглөөж басан ингээд ийгээл өглөөж боссон юм чинь бүтээлтэй авах хэрэгтэй. бүтээлтэй авах хэрэгтэй. Тэгээд тэрэн сүултээ надад айгүй стресс болоод байсан байхгүй. Тэнгүүд нь би за тэгвэл ингээд адилхан ингээ айж ууж юмнуудаа хийж үзье гингүүд нөгөө нэг арай жоохон 50 босоо 50 юм ээж байгаа рутин маань сэтгэл зүйд бас илүү зөөлөн 50-аар нөлөөлж байгаа ерөнхийдөө анзаарчихсан. Гэхдээ бас байнга тэгэж явах уу гэхээр заримдаа бас болохгүй байгаад идэг. Эрт босоод юмнуудаа хийх хэрэгтэй байгаад идэг. Тэгэхээр ер нь бол яг ажлын цагтаа л ажиллаа хийнэ. Гэхдээ ажлын цагаас өмнө болон хойших цагаа яаж зарцуулах вэ гэдэг дээр баланс айгуу чухал юм байна гэдгийг бол анзаарсан. Гэтэ яг дуртай рутин нь болохоор жоохон night owl маягийн тий нөгөө шар шугуун маягийн оройдоо шөндөө сууж төвлөрөх айгуу дуртай. Миний хувьд болохоор яг уул хүн маань morning person нөгөө эртэж шуугаад байгаа байхгүй юу. Тэгэхээр өглөө эрт бослоо гэд өөрөө тэрэндээ айгуу дуртай. Айгуу гоё ингээд ажил амжт юм байна гэсэн гоё мэдрэмжтэй. Харин ингээд шүн одоо 11 за 11-ээс хойш 12 цаг хүртэл ингээд суучлаар. Гэтэ өмнө нь дандаа бол тгийж суудаг байсан. Тэгээд суучихлаар өөрт бас яг юм дарамттай. Одоо унтахгүй болохгүй. Унтахгүй би өглөө ирчихгүй гэдээ яг нэг тийм мэдрэмжтэй байгаад байдаг байхгүй. Тэгэхээр өглөөд бас тэгэхээр яг эрт тосчихлаар бас яг тэгдэг бахан тий. Тэр яг тэгвэл яг юм нөгөө шүн суудаг өглөө эрт босдог ингээ хоёр хүний бас юм ялгаа байд юм. Найл нь л тэрийг ингээд эвтчихээрээ юм дарамт мэдрэх гэдэг. Тийм маягийн юм байна. Тийм. Тэгээс миний бодлоор яг байнга одоо миний саяны хэлсэн шиг оройтож унтна гэдэг байгаа шүү дээ. Тэгэх юм бол бас тэр нь нэг бодлын удаан хугацаанд айгуу сөрөг нөлөөтэй байж магадгүй гэж бодсон. Тэгэхээр яг нөгөө бит хоёр энэ ярианы сэдв тэнцвэрхээр заримдаа иш тусаад заримдаа шаардлагатай үед нь оройтдаг ч юм уу тий. Гэтэ бас сахилга бат гэж нэг юм байгаа л хэл та. Эрүүл амьдрахад юу нэ сахилга бат маш чухал юм билий. Хоолнд цагийн режим дасгал хөдөлгөөн тий. Тэгэл компьютерийн дэлгэц хэр удаан ширтэж гин гэдгээс ихсүүлэл дэлгэцийг хүртэл 20 минут ширтээд 20 секунд нүдээ амраагаад тэгээ 20 минут ашиглах хэрэгтэй юм байлээ штэ. Тэгсэн чи айгүй инээтэй би өөрийгөө анзаарсан чи 20 минут яг ажтайгаа компьютер дээр сууж байгаа байхгүй. Тэгэнгүүт л амарч байгаа 20 секундэндээ уцаараад. Тэгэл яг тэрийг өөрөө анзаараад за би чинь цонхоор харах хэрэгтэй штэ гэж. Харин тэр яалтчгүй айгүй чухал санагцсан. Тэгэл яалтчгүй нөгөө одоо орчин үеийн нэг технологийн эрүү үед бахан дэлгэцэн донд амьдарч байгаа бидний хувьд яг ингээ өөрсөндөө хөвшүүлэх те цаашлаад хүүхдээ хүртэл юм зөв дадалт суулгах ёстой зүйл байгаа байхгүй тий. Тэгэл одоо би ч гэсэн ингээл өөрөө ингээд дэлгэц ширтэж тэгэл одоо нэг юм амар инээтэй юм яадсан шүү дээ. Амралтын өдөр амралтын өдрөө одоо хэрхэн гоё өнгөрөх вэ гэсэн чинь нөгөө бахан дэлгэцнүүдийн донд тэнцээ зурагтныхаа дэлгэцийг асаагаад тэнцээ компьютер асаагаад тэгснэ утасныхаа дэлгэцийг ингээд скроллоо суудаг. Нэг бодлын тэр заримдаа бас гоё байдаг лаа. Гэхдээ нөгөө бодлын бас хүүхдтэй зөөр үдэлгэрдэх ёстой гэж ингээд бодонгууд яг өөрөө ингээд амар мундаг юм үлгэр жишээж авах хэрэгтэй байгаа байхгүй юу? Хүүхдээ утасныхаа дэлгэцнээс хоолой гэж загнахын оронд яг ингээ өөрөөрөө үлгэрлээд дэлгэцнүүдээ унтраагаад зөвөр номоо гартаа арай суудаг ч юм уу тий. Гэтэ мэдээж энэ бол яг бүх юм баланс. Тийм гэсэн үг. Хаяада ном барина, хаяада дэлгэц шүү. Удирдлага барина гэсэн тий. Надаа одоо нэг юм сэдв бас сонирхолтой байна л да яг энэ тэнцвэрийн тал дээр. Миний хувьд одоо яг компанид ажиллахын давуу тал гэх юм уу тэгж ойлгодог байхгүй юу? Тэр нь болохоор тогтмол орлого орж ирнэ. Сар болгон тогтсон цагт одоо цалин орж ирдэг гэдэг ч юм уу тий. Энэ нь өөрөө яг миний санхүүгийн баталгаа болж өгч байгаа. Тэгэнгүүт ерөнхийдөө яг стартап эхлүүлсэн хүний хувьд иймэрхүү одоо орлого ч юм уу тий зардлаа та яаж зохицуулдаг вэ? Айгуу сайн тооцоох хэрэгтэй юм байна лээ. Ер нь л юм болгон дээр л айгуу сайн тооцоох хэрэгтэй. Цагаас ихсүүлээд те цаг, хоол унд, дасгал хөдөлгөөн, ажил, амралт тэгээд бас санхүү бүгднээр нь айгуу сайн тооцоо гаргах хэрэгтэй юм байна гэдгийг бас айгуух ойлгоод байгаа. Санхүүгийн хувьд гэх юм бол одоо сард одоо би яг тогтмол хэдэн төгрөгийн орлоготой за жишээлбэл тийм тогтмол ингээд 6 сая төгрөгийн ингээд цалин би сар болгон олдгоо гэд ботхоос илүүтэйгээр би энэ сард магадгүй цалин авахгүй ч магадгүй би орлого олохгүй ч магадгүй гэсэн ийм майндсетээ айгуу сайн ингээд нөгөө сэтгэл зүгээ бэлдэж өгөх хэрэгтэй юм билээ. Өмнө нөгөө компанид ажилладаг байхад санхүүгийн хувьд нэг тийм ч их ингээд санаа зовж чилэхгүй
За эх сар ийм төлбөрүүдэд төлчих юм байна. Тэгээд идээд уучих юм байна. Тэрийг тэрэн зарцуулчих юм байна гэдэг айгүй бүх юм ойлгомжтой байдаг гэсэн. Тэнгүүд ийм чөлөөт маягаар ажиллахлаар айгүй ойлгомжгүй. Би эх сар орлогогүй ч гэж болох учраас энэ сард эх сар төлөх юмаа төлөх ч юм уу. Ийш тийшээ одоо ингээ хадгалдаг бодлол тэрийг ингээ хадгална, төлбөрөө төлнө. Тэгэл наан айгүй их ингээ юмнуудаа бодож зохицуулах хэрэгтэй юм шиг санагддаг. Тэгэхгүй бол үнэ айгүй их риски. Тэ эх сар би орлогогүй ч гэж магадгүй эсэргээрээ бүр маш их хэмжээний орлоготой ч гэж магадгүй учраас тэгэхээр наад ер нь л доор хаяжны 2-3 сараар санхүүгийнхаа юмыг айгүй сайн бодох хэрэгтэй. За энд жоохон техникийн асуудал гараад манай муур миний аягнаас усуух гэж оролдлоо. За уучлаарай. Тэгэхээр ерөөхдөө бол төлөвлөгөө л маш чухал байдаг. Тийм санхүүгийн сахилга бат төлөвлөгөө айгүй чухал байдаг. Заримдаа нөгөө нэг ялангуяа эмэгтэйчүүд бид нар чинь ингээд сэтгэл хөдлөлөөрөө юм худалдаа авах хэмээр байдаг шүү дээ. Тэр мэрийгээ жишээлбэл ингээд өөртөө айгүй сайн ажилланаа гэсэн үг. Хонгорцлаа чи одоо энийг авчвал эх сар яах вүлээ гэдгээ айгүй сайн бодно гэсэн үг. Тэгээд мэдээж гоё юм гэх юм бол төлөөтэй ажиллаж байгаа тохиолдолд одоо бүхий л санхүүгээ хизээ хідэн дөрөвний орлого олох уу, санхүүгээ яах уу гэдгийг өөрөө зохицуулна, ажил амралтаа өөрөө зохицуулна, цагаа өөрөө зохицуулна гих мэтэр айгүй бас давуу талтай, сул талтай. Цагийн үеийн хатан байдал гээл тэ. Тийм, цагийн үеийн хатан байдал гээл. За түрүүн хэлсэнчлэн подкастын ихэнд хэлсэнчлэн одоо бид хэд ингээд ажлынхнаараа жишээлбэл vision board хамтдаа хийлээ гэд тэ. Тэгээ ер нь ингээд бас нэг бодоод үзэхээр ажлаа сэтгэл ханамжтай хийхин тулд ажил дээр найзтай байх хэрэгтэй гэдэргээл ярьдаг штеп. Тэнгүүд өмнөх дугаар дээр хэлчихсэнчлэн манай одоо дизайн тимгингүүд хоорондоо нэлээ найрсаг нөхөрсөг чөлөөт цагаараас хамтдаа гой activity хийдэг байхгүй юу? Үйл ажиллагаанууд. Тэнгүүд яг стартапаар ажиллах ч юм уу, ганцаараа ажиллах юм уу, гэрээсээ ажиллах яг энэ нөхцөлд танд одоо ямар юм одоо асуудлууд тулгардаг вэ гэдэг юм. Эсвэл давуу талтай байдаг ч юм. Эсвэл давуу талтай ч юм уу те интроверт хүн байвал олон хүнтэй харьцах шаардлагагүй гэдэг ч юм уу. Тийм ээ, үнэ. Би өөрийгөө харахаар заримдаа амар интроверт юм шиг, заримдаа айгүй экстраверт юм шиг санагдаад идэм аа. Тэгээ яг тийм гэд хэлэхээр айгүй хэцүү. Тэгээд нэрэ магадгүй яг юм дотгошоогоо байдаг хүн бол ганцаараа ингээд байнга ажиллах магадгүй гоё ээж магадгүй гадагшаага хүнд мэдээж айгүй хэцүү. Тэгэхээр би бас өөрөө яг балансд юм болов. Тэгээд яг эхний хэдэн жил яг ганцаараа төвлөр суугаад тэг хинч надаас саад болохгүй ажиллах мэдээж гоё. Гэтэ нөгөө тэгүр хүн ч нөө нийгмийн харилцаанд орох шаардлагатай хэрэгцээтэй хүн учраас хүнтэй нөгөө нэг юм ярилцаж одоо ажил дээр асуудал гарлаа гэхэд эсвэл нэг юм дээр гацлаа гэхэд тэрийг ингээ бусдтай ингээд хуваалцаад ядчил нөгөө хүмүүс шийдэл өгөхгүй ч гэсэн би ингээ дотроо байгаа юм уудалж хахлаар нэрээ тийнжтэй гэдэг нөгөө шийдлээс өөрөө олох тийм үе байдаг. Тиймэрхүү тохиолдолд айгүй хэрэгтэй. Тэгээд эхний хэдэн жил бол жоохон хэцүү байсан нөгөө байнгын нуун ингээл ажиллаа гээл марцганаал маазраал ингээл олуула бужигнж авдаг хүн чинь яг ингээ ганцаараа ингээ суух болонгод эргүүлээ тэр хэрэгцээ ингээ айгүйх шаардагддаг. Тэгэнгүүт яг нэг үнцэн ажил дээрээ ирэхлээрээ төвлөрөө ганцаараа суучна. Харилцаж байгаа хамт ажиллаж байгаа хүмүүстэйгээ суучна. Тэгтээ илүү оффист ажлыг бодвол харьцангуй бага цагийг хамт олонтой бужигнана. Эргүүлээд одоо community-гээрээ дамжуулаад одоо GDG-ийн уулзалт ч юм уу те Women Tech Makers-ийн охтуудаараа уулздаг ч юм уу. Тэр тохиолдолд яг эргүүлээд юм хамт олонтой бужигнах, харилцан ярилцах, өөрийгөө одоо бусдад одоо нээж дотроо ингээ онгойлгох зэрэг ингээ хэрэгцээ шаардлага гаргацдаг. Чамд юу гэж санагддаг вэ? Одоо жишээлбэл хэрвээ ганцаараа чөлөөтэй ажиллах юм бол ийм багтаа тийм багтаа ч юм уу те эсвэл яг нөгөө ажил дээр хамт олонтойгоо ингээ бужигнаа сууж хахад заримдаа ингээ төвлөрсөн сууж хахад чи хин нэгээ ирээд анхаарлагч сарниулдаг ч юм уу те ер нь яг юу гэж санагддаг энэ харилцааны тал дээр. За надад бол ер нь яг хамт олонтойгоо бужигнах бол гоё гэдэг. Яад гэвэл одоо би амьдралынхаа бараг ихэнх цагийг офис дээр өнгөрөөж байгаа. Гэртээ бараг өнгөрөхөөс ч илүү цагийг офис дээр өнгөрөөдөг. Тэгэхээр тэр офис дээр одоо хамт олонтойгоо
гоё эерэг харилцаатай байгаад гой зүйлүүдийг хийн гэдг нь өөрөө миний одоо сэтгэл зүйд аягүй сайнаар нөлөөлдөг. Тэгээ сэтгэл зүйд сайнаар нөлөөлж байгаа гэдэг чинь би тэр офис руу өглөө болгон очих нөгөө нэг ирч хүчийг өгдөг. Тэгэхээр ажиллаач гэсэн илүү бүтээмжтэй хийгддэг байхгүй юу? Анзаархаар тэнгууд одоо яг манай компани надад хамгийн их таалагддаг нэг зүйл байдаг. Тэр нь үйл ажиллагаа болгон дээрээ маш их ач холбогдол өгж одоо зохион байгуулдаг гэх юм уу. Зүгээр л одоо ямар нэг ажилтнуудын хоорондох ивент хийлээ гэж бодоход нэг юм хаашааш за ингээл хийчий гэсэн нэг юм тийм тэр хийсэн одоо сэтгэл зүгээр ханддаггүйгээр илүү гоё зохион байгуулалттай энийг үнэхээр гоё хийчий илүү гоё одоо үр дүн ажилтны хоорондын одоо харилцааг сайжруулах зүйл хий гэдэг тал дээр анхаардаг нь аягүй таалагддаг. Одоо жишээлбэл за Halloween-ийн ивент ч юм уу те эсвэл гоё knowledge sharing day гэл мэдлэгээ хуваалцдаг өдөр хийлээ гэж бодоход бэлтгэл ажил нь аягүй сайн хийгдсэн байдаг болохоор одоо тэр арга хэмжээ нь өөрөө гоё болдог болохоор хүн болгон тэрэндээ ач холбогдол өгч бэлддэг байдал нь маш таалагддаг. Тэгэхээр миний хувьд бол ер нь хамт олонтойгоо яг гоё харилцаатай байгаад компаниас зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцоод тэгээд явах юм бол ажиллаа хийх одоо урам зориг бүтээмж илүү сайжирд юм шиг санагддаг. За тэгээд нөгөө нэг төвлөрөө сууж байхад юм асуун гэл тэр байгаа штэ. Тэрэн дээр яг хуу тодорхой хэмжээний өөрийн гэсэн нөгөө нэг зааг тогтоох хэрэгтэй гэдэг ч юм уу те. Одоо хүн юм асуухгүй ороод ирэнгүүт нь за төрлөж арай би ингээ таска дуусгаад хийя гэдэг ч юм уу. Тийм байдлаар өөртөө priority үсгээд тэрнийхэн дагуу яг focus time буюу төвлөрч суух одоо хэсгийг хийвэл зүгээр юм санагдав. Эсвэл компьютер хаажаад би одоо юм ярихгүй. Бараг тэгсэн ч би тийм ярих гэж байдаг. Тийм. Тэгээд бодонгууд хүн бас өөрөө нөгөө ямар орчин хүсэж чинь тэрийгээ нөгөө өөрөө бүтээд юм шиг санагдаад байгаад одоо чөлөөтэй ажиллажглаар ингээд ажлын хамт олон албан хүчээр ингээд ямар нэг ивентэд оролцохгүй ч юм уу тийм байгаа штэ. Тэгэхээр магадгүй ингээд оролцмааргүй санагдаж байгаа үед бол тэр нь мэдээж зүгээр ямар нэг юмд үнэхээр оролцмоор байна, бужигнмаар байна. Надад ийм олон нийтийн дунд байх хэрэгтэй байна гэсэн үед бол хүн яг өөрөө тэр орчноо бүтээх ёстой байна гэсэн мэдрэмж айгүйх төрсөн. Тийм учраас бас надад яг одоо өөрөө мдэггүйгээр бас ийм community-г яг ингээд үүсгээд удирдах явсан маань бас яг тийм юм болов гэж нэг бодлын бас бодогдоод байдаг. Үнэхээр нөгөө өөрөө олонтой байх бас нэг бодлын дуртай болохоор community-гээрээ дамжуулаад одоо уулзалт цуглаан арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг, багийнхныгаа ингэж бөөгнүүлдэг. Тийм байсан бах гэж бас бодоод байгаа шүү дээ. Тэр бол угаасаа яалтчгүй нөгөө нэг хүнтэй харилцах хэрэгцээ л тийм гэдэг зүйл бол яг байдаг л байх тийм баг. Ковидын үеэр сая ер нь гэртээ суугаад хүмүүс яг өөрсдийнхөө характерыг мэдэж авсан байгаа. Харин яг тийм баг тий. За тэгэхээр ер нь стартапын хувьд, фрилансийн хувьд яг ийм өсөл хөгжилт яг одоо карьерийн өсөл хөгжлийн тухайд ярих юм бол жоохон сонио. Яагаад тэгэхээр одоо стартап өөрөө үүсгэн байгуулад CEO болчихж гин, хүсэл CEO болчихж гин, CPO болчихж гин те. За баахан сэд өгчний одоо юмнууд хэлжлээ лээ. Өөр нөгөөтэйгөр алуулж жолоочоо хийж гин, цэвэрлэгчээ хийж гин, одоо гутлаа тасалж гин, хоолоо хийж гин. Бүх юм өөрөө хийж байгаа болохоор стартапын хувьд одоо яг ийм нөгөө карьерийн төвшин өсөлт жоохон ийм сонин барьцгүй байдаг. Тэгэхээр яг юм корпоретэд ажиллахын хувьд ер нь корпоретэд ажиллах хүмүүс ер нь карьераа хэрхэн яаж ингэж төсөөлдөг, ер нь ингээд шатахих тусам одоо зорилго нь яг юу болж гин, ямар мэдрэмж байна. За корпорет компанид ажиллахын бас нэг одоо давуу тал гэх юм уу? Тэр нь болохоор ерөнхийдөө хэрвээ чи ингээд яг чадвартай ажиллаа сайн гүйцэтгэлтэй хийж чадчихлаа байвал цаашаа өсөж дэвжих боломжийг бол ерөнхийдөө хангадаг. Манай компанийн хувьд бол за тэгээд энэ дээр ерөнхийдөө яг ямар шалгууруудыг харж хүмүүсийг илүү одоо карьерийн өсөлт хийхэд туслаад байна гэдээ харахаар зөвхөн урдах ажиллаа зөвхөн одоо ингээд өгсөн даалгаврыг л зөвхөн хийгээд хайчдаг биш. Одоо task achiever гэж ярьдэн шүү дээ. Зөвхөн тэр одоо таскийг ингээ хийгээл хайчдаг биш. Илүү одоо хайр цагнаасаа гарч сэтгэх гэх юм уу? Тэр таскийг давхар одоо биелүүлдэг гэдэг ч юм уу те. Өөрийнхөө шинэлэг санаануудыг тусгаж өгдөг. Бусадтай одоо
урайлдаг, маллайлдаг тийм хүмүүс илүү одоо карьерийн өсөлттэй ивжилттэй байх нь илүү анзаарэгддэг л та. Тэгэхээр зөвхөн за надад ийм таск өгсөн чи энийг хийгээл хайчи гэдэг биш. Дахиад тэр таскаа илүү дэлгэрүүлж судлаад тий яавал илүү гоё болохоор вэ? Яавал илүү ашигтай одоо хялбар хийгдгээр вэ гэдэг ч юм уу. Тэр талаас нь илүү гоё одоо өөрөмсөг хандлагаар хандах юм бол илүү зүгээр санагддаг. Тэгээд зөвхөн одоо компани хувьд одоо зөвхөн ажил хийгээ зогсохгүй хамт олонтойгоо илүү эерэг харьцаатай маллайлаад гоё зүйлд урайлдаг тийм хүн байх юм бол бас илүү хөгжиж твших боломж байдсан болов гэж би харсан. Тэгээд би болохоор саяхан энэ 9 сард илүү сеньор болсон байхгүй юу? Тэгээ сеньор болсон чинь одоо ялгаатай тал нь юу вэ гэж мэдрэг чинь тэгэхээр илүү одоо үүрэг хариуцлага илүү хэрдэг гэх юм уу. Зөвхөн өөрийнхөө урдах ажлыг хийдэг гэсэн бол одоо хажууд сууж байгаа хүнийхээ ажлыг яаж нээж ийн гэдэг ч юм уу, зөвлөгөө өгөх ч юм уу, ярилцах ч юм уу, тийм асуудал дээр илүү өөр хүмүүсийг дэмжих тийм менежментийн асуудал руу бас ордог юм байна гэж анзаарж байгаа. Тэгэхээр одоо өөрөөсөө гадна бусад багийнхаа хүмүүсийг дэмжихийн тулд ажлын гүйцэтгэлийн одоо өндөр байлгахын тулд ер нь та хэд юу ашигладаг вэ? Одоо цагийн менежментээ сайн байлгах хэрэгтэй байх тий. За ашигладаг төлөвлөд буюу хэрэгслүүд гэх юм бол за юу яадаг? BT дугаасаа ажил дээр ClickUp ашиглаад бүх таскуудаа бүртгэдэг. За ClickUp-ууд дээр тодорхой нэг төсөл хүн хариуцаж авлаа гэж бодоход одоо би жишээлбэл алхахын хувьар хамтдаа ерөөхдөө тэр таскуудыг харна, төслийн хамт ерөөхдөө сонсож судлана. Тэгчээд нөгөө хүнтэйгээ ярилцж агаад за хоёлаа ерөөхдөө энэ одоо төслийн хүрээнд ийм одоо ажлууд хийгдэх юм байна гэдгээ ClickUp дээрээ бүгдийг яг нэлээд сайн задлаад бүглөөд өчтдөг байхгүй юу. За тэгээд тэр нэг даалгавар дээрээ complexity буюу одоо тухайн ажлыг гүйцэтгэхэд хэр их одоо ирч хүч одоо цаг хугацаа шаардах юм гэдэг ч юм уу тэрийг нь зааж өгнө. Тэр нь болохоор simple, medium, complex гэх 3 төрлөө. За simple гэх юм бол за энэ ажлыг ерөнхийдөө нэг 2 цаг хийчих юм байна гэдэг ч юм уу. Хамтдаа ярилцаж яг цагаа гаргадаг гэсэн үг. Тэгнэ гэсэн үг. Яад гэвэл гүйцэтгэх хүн өөрөө цагаа хэлнэ шүү дээ. Би одоо тэр хүний өмнөөс чи энийг тэдэн цагийн дотор хий гэж бол тусгаж өгч болохгүй. Гэхдээ андчгүй айгу амархан ч юм уу хурдан ичгээр ажил байгаад айгу цаг хэлээд байл яах вэ? Тэгэх юм бол тэгээ ярилцах байхгүй юу? Энийг яг яагаад ийм удаан хийх гээд байгаа юм лээ гэдгээр нь ярилцсан гэсэн үг. Тийм. Одоо жишээлбэл нөгөө дизайн дээр яг дизайн систем үсгчээд компонент гэдэг зүйлийг ингэж авдаг байхгүй. Одоо жишээлбэл нэг юмний яг суурийг нь тавьчаад тэр суураасаа байн дуудаж ашиглана гэсэн үг байхгүй юу? Тэнгүүд яг уг суур нь өөрөө тухайн одоо даалгаврыг гүйцэтгэхэд шаардлага хангахгүй байх юм бол тухайн дизайнер шууд хийхгүйгээр суурин дээр эхэлж одоо менежмент хийж агаад дараа нь хийцэн суурнаасаа тухайн зүйлээ татаж ашиглана гэхээр одоо яг менежерийн хувьд тэр одоо ажил нь айгүй амархан игдчихээр харагдаж байгаа ч гэсэн дизайнерийн хувьд нөгөө яг зэгцтэй дизайн авч явахын тулд суурин дээр нь бас ажил хийсэн бол жоохон удаан хийгдэн гэсэн тийм асуудал бас байж болно. Тийм. Тэнгүүд тухайн таскуудаа ярилцж агаад одоо яг хэр их одоо цаг зарцуулах юм гэдгийг ярилцаж зоогоод за энэ таскыг энэ ажлыг хизээ эхэлж хийгээд хизээ дуусгах гэдгийг бас хоорондоо ярилцдаг байхгүй. Тэгээ ерөнхийдөө тухайн хүн маань ажиллаа хийж байхдаа тэр одоо хөтлөлтөө нэлээд сайн хийдэг. Тэнгүүд би одоо яг хаана явж ийн гэдэг ч юм уу тэрийг нэлээд хараа явцдаг. За тэгээд ямар нэг одоо тухайн ажлыг гүйцэтгэхэд асуудал гарах юм бол дорн хоорондоо ярилцаад тэгээ явцдаг. Энэ нөгөө нэг цаг тогтоохын хувьд сеньор жуниор хоёрын бас цаг ялгаатай хөө. Юуны хувьд одоо ажлын одоо гүйцэтгэлээр ингээ энэ ажлыг 2 цагийн дотор хийнэ гэдгийг одоо нөгөө сеньорийн хувьд тэрийг яг 2 цаг байх юм байна гэдээ дунджаар 2 цаг байх юм байна гэж харж байгаа шүү дээ. Тэнгүүд одоо ажил хариуцуулж байгаа хүний туршлагаас хамаарат тэрийг ингээд үнээр 2 цагт хийх ажлыг 2 цагтаа хийх эсвэл 30 минутанд хийх эсвэл 3-4 цагт хийх ч юм уу. Тийм ялгаатай юмнууд харагдах байх уу? Ер нь бол жижиг сажиг ялгаа гарна. Гэхдээ багаар ажиллахын давуу тал нь болохоор яг тэр сеньор жуниор гэдэг хоёр хүний одоо нөгөө нэг хийх ажил гүйцэтгэх хугацааны одоо gap буюу тэр нэг юм зөрүүг дарахад бол нэлийн одоо тусалцаа үзүүлдэг гэх юм уу. Одоо жишээлбэл за жуниор яг гүйцэтгэлийг ингээд хариуцуулаад өчлөө. За тэгэнгүүт тэр хүний чинь ингээл ойлгохгүй байгаа, чадахгүй байгаа юмыг нь хийгээл ингээл
одоо махруулаад суулгаад авахгүй яг асуудал гарах юм бол шууд одоо сеньор нь ч юм очоод за юун дээр гацчих юу гээл шууд хоёлаа зэрэг тухайн одоо юм дээр ажиллаа явчихна гэсэн үг. Тийм байна. Багаар ажиллах юм бас давуу тал нь яг энэ дээр гарч ирж тээ олоолаа ажиллахын давуу тал. Тийм гэсэн үг. За тэнгууд миний хувьд одоо яг өөрийн цагаа яг менеж яаж хийх вэ гэхээр жишээлбэл би одоо нөгөө нэг таны хэлсэнчлэн фокус тайм болоод сууж хахад энэ яах ингээ байнга асуугаад ах юм бол бас надад хэцүү шттэ өөрт. Тэгэхээр ер нь яг яаж хуваарлдаг вэ гэхээр одоо цайны цагаас өмнө дараа нь идэргээд хуваадаг ч юм уу тийм байдлаар зохицуулт хийждэг байхгүй. Цайны цагаас өмнө гэх юм бол за одоо би яг өөрийнхөө надад одоо оногцсон ажлыг бүгдийг нь төвлөрч хийдэг ч юм уу те. А яг цайны цагийн дараа нөгөө хүнийгээ спортлдог ч юм уу тийм байдлаар бас хуваагаад ерөөхдөө менеж хийж болно. Тийм. За түүлийн ClickUp гэдэг төлөвийн үед бол яг тиймэрхүү. А бас өөр олон нөгөө төслийн менежментийн хэрэгслүүд байдаг л да. Жишээлбэл одоо нөгөө Jira гэлээд нь шүү дээ. Jira, ClickUp, Trello, Trello, Notion гэл аяга олон төрлөөдөг. Тэднээс аль өөрсдөө танай компанид аль нь илүү зохицож чинь тэрийг илүү ашиглаад явуул бас амар байдаг. За миний хувийн төлөвлөгөө бол ерөнхийдөө юунд Notion дээр илүү суурилж явдаг. За Notion дээр болохоор би яг ажлынч бай, хувийнч бай бүх төлөвлөгөөгөө нэг юм оноор нүсгчдэг байхгүй юу? Тэгээ он дээрээ болохоор яадаг гэхээр календар оруулж агаад ер нь бол яг тэдэн онд ер нь иймэрхүү юмнуудыг би хийцэн байх юм байна да гэж том төлөвлөгөө ихлэ гаргачаад дараа нь болохоор за энэ жилд би ер нь яг энэ дээрээ төвлөрчий гэдэг нэг жилийн төлөвлөгөө гаргаад гэхдээ тэр жилийн төлөвлөгөөгөө дотор нь категорилоод хуваачдаг. За би яг эрүүл мэнд дээр би юм хийн, эрүүл мэнд дээр юм хийн, өдөр тутмын амьдрал дээр юм хийн, сошиал янз бүрийн activity тим юм дээр болохоор эднэрийг хийн. За академик талаасаа би яг ийм ном уншин гэдэг ч юм уу. Тийм байдлаар категоричилж хуваагаад за тэгээд дараа нь бол бүр наривчлна гэсэн үг шүү дээ. Тэнгүүд яа гэхээр сар сараар нь календар дээр хөтэлдэг гэсэн үг. За энэ 7 хоногт ерөөхдөө ийм юмнуудаа хийчи. Гэхдээ энэ маань яг миний төлөвлөгөөний яг ямар категорид хамаарлаж байгаа гэдгийг категорийг өгчдөг байхгүй юу. Тэнгүүд юу яадаг 7 хоногийн сүүл болгонд хийцэн яг юмнуудаа харахаар за би энэ 7 хоногт илүү одоо эрүүл мэндэд анхаарсан юм байна. Энэ 7 хоногт илүү сошиал юмнууд дээр анхаарсан юм байна. За энэ 7 хоногт илүү одоо career achievement ч юм уу ажилтаа нэлээ анхаарч ингэж өөрийгөө төвлөрүүлсэн байна гэд өөртөө нөгөө 7 хоног болгонд өгнөлт хийгээ яваад ахаар за ингийн байна тхиим байна гэ дараагийн чиглэлүүдээ илүү сайн тогтоогоод тэгээд орхигдуулж байгаа өөрийнхөө категориудыг бас юу яагаад илүү тэнцвэртэй явахад илүү тусалдаг гэх юм уу. Тэрнээр Notion надад яг менежмент хийхэд их тустай байдаг. Одоо яг ийм тогтсон цагийн хуваарийн дагуу одоо корпоратед өглөөнөөс орой хүртэл ажиллаад ингэж явхаар ер нь бусад хувийн ажлуудаа хизээний намжуулж ямар өөртөө ер нь яаж me time гаргаж байна. За ер нь бол яг юу яадаг да. Ажлын цаг яг дууссаны дараах 1 цаг юм уу 2 цаг. За тэгээд амралтын өдрийг бол би ер нь нэлээ өөртөө чухалчилж гаргаж өгдөг. Яг амралтын өдөр бол ямар ч ажил хийхгүй. Яг ажлын талаар ерөөсөө бодохгүй. Яг цэвэр толгоогоо амраагаад сүүлийн үед болохоор юу ууланд гардаг болсон. Ууланд гарч алхахдаг болсон. Нөгөө нэг юу яасан штэ. Ээлжийн амралт авсан үедээ ном уншсан гэдсэн. Тэрэн дээр болохоор би нөгөө Шидэт Мухлаг гэдэг ном уншсан байхгүй юу. Тэрэн дээр болохоор яг ингээд одоо яг амар амгалан байдал тархины одоо бодлоо яаж унтраах вэ гэдэг ч юм уу тиймэрхүү байдлаар зөндөө олон юм уншсан. Тэгээ тэрнээсээ болболоод ч гэх юм уу ууланд илүү алхаж одоо илүү тутаа юм бодохгүй зүгээр байгальтайгаа ойрхон байх тийм зүйлүүд яг me time гэдэг зүйл хийхэд айгүй эргээр нөлөөлж байгаа. Тийм таны хувьд одоо жишээлбэл ямар хэрэгсэл ашиглаж ерөөхдөө төлөөд ашиглаж өөрийгөө цагийн менежментээ сайн хийгээд тэгээд чөлөө цагаар ерөөхдөө юу хийж байна? Би ер нь жоохон уламжлалт маягаар байх жоохон сонирхолтой дуртай. Тэгээд ашигладаг түүл юмнуудаа жагсаа гэх юм бол номер 1-р нь болохоор дэвтэр үзэг 2 ялцчихв. Бол аягүй сайн найзуулдаг. Тэгээд ер нь бас нэг хэд хэдэн янзын юм түүл туршиж үзэх дуртай гэх юм уу? Дэвтэр дээр аягүй их тэмдэглэл бичих дуртай байж байгаа. Trello ашиглаж үзчихсэн, Notion ашиглаж ирсэн, ClickUp ашиглаж идэг. Тэгээд яалцчгүй юм нөгөө олон юм технологийн түүл ингээд ашиглангууд яг нэг хэдэн сарын дараа надад бодогддог нэгээд амар too much санагдаад байдаг байхгүй нөө. Хитрхи олон юм ингээд бүртгэх, тэмдэглэх, хөтлөх.
тийм тэр нь надад ингээд жоохон юм тухгүй таалагдахгүй болоод ирэхлээрээ би сүүлдээ ер нь Excel айгу амар юм байна гэсэн шийдэлд хүрээд Excel дээр яа тэгэхээр яг дэвтэр дээр бичиж байгаа юм шиг ингээ хаанч хамаагүй юугаач хамаагүй ингээ тэмдэглээд тэг үсгэн бол нэг юм формула томьёо үсгээд тэгээд одоо ямар нэг юм тооцоолол юм хүмүүдаа ингээд одоо өдөр одоо жишээлбэл reminder тавих хэрэгтэй байх юм бол тэнцэнэ өдрийн юм формула үсгээд тэгээд тэр нь ингээд надад reminder өгдөг ч юм уу гэх мэтээр айгу Excel айгу ингээд уян хатаа ашиглаж чадах юм бол айгу том юм боломжтой юм түүх шиг санагддаг байхгүй. Тэгээд Excel дээр нэг хэсэг бас нэлийн бүртгэл хийж үзчихсэн. Би ер нь жоохон юм лог хөтлөх айгу дуртай маягийн хүн. Тэгээд эргээд тэднийг ашиглаж агаад эргээд дэвтэрлөгөө шилжээд дэвтрийг нэг хэсэг ашиглаж агаад өвдглаараа эргээд ингээд юм төлөвдөө ашиглаад явдаг ч юм уу. Яг нэг тийм хоорондын юм шилжилт хийж айгүйх юм хөтлөг. Тэгээ сүүлийн үед болохоор нөгөө календарны таскууд бас нэглэх ашигладаг болоод байгаа. Яг тэгэхээр ингээд нөгөө гадуур явж хахад гинт юу их үлээ гэдгийг харах юм бол нөгөө дэвтэр үзэг байхгүй тохиолдол нөгөөхөө би мартчихгүй тул ялцчихгүй календар дээр таск болгоод тэмдэглэдэг. Тэгэхээр нэг олон юм давхар хөтлөх дургу болохоор аль нэг юмндараа төвлөрөх дуртай. Гэхдээ тэр нь яг эцэс үлээ ингээ яг дэвтэр болоод идэг. Тэгээд дэвтэрнээс гадна Google календар юм байна гэсэн шийдэлд одоо яг сүүлийн үед хүрээд байгаа. Нэг хитрхи олон юм ингээ зэрэг ашиглах ч юм уу те. Одоо жишээлбэл ингээд нөө Trello яг энэ дундаас Trello хамгийн их таалагдаж хамгийн удаа ингээд ашиглаж байгаа нь одоо ч ашигладаг гэсэн нөө тогтмол өрөөсөө ашигладаггүй. Тэгээ ингээ жоох ингээ ашиглаад ирэнгүүт яг тийм нөө Trello-гийн одоо юм хараат болоод байгаа юм шиг мэдрэмж төрөөд байдаг байхгүй. Тэгэхээр тэрэнд жоохон юм нөө тухгүй байдаг гэх юм уу. Тэгэхээр өөр нь ялцчгүй дэвтэр дээрээ сайхан бичээд бодоод тэмдэглээд байдаг. Тэгээ бас ингээд бичиж тэмдэглэж явах үед нэрээ тийшт гэсэн бодлууд айгүйх төрдөг. Мартагдсан юмнууд гинт санагдаж гарч ирдэг ч юм уу. Эсвэл яг шал хэрэггүй юмд би ингээд цагаа зарцуулаад исэн байна гэсэн мэдрэмж төрдөг ч юм уу. Ер нь бас бодол зэгцлэг айгүй гоё арга юм шиг санагдаад. Ер нь бичих яг тарихнасаа ингээд юмаа гаргаж ингээд сэрүүлнэ гэхээр тэгээ санагддаг. Тэгээ ингээд ярьсных түрүү нами бас стрессээ тайлахын тулд бодлоо зэгцлэхийн тулд ууланд гарах дуртай, ном унших дуртай гэсэн чинь тий. Тэгэхээр ер нь burnout-д орж исэн үү? Тэгээд burnout-аас яаж сэргийлдэг вэ? Орж үзчихсэн үү? За миний хувьд одоо юу гэх юм бэ? Хамгийн анхны дизайны ажил дээр бол би бүр ингээм амьдралын хамгийн том burnout буюу нөгөө нэг ажлаас халшрах хам шимжигдэл. Тэрэнд бол яг үнэхээр орж исэн. Яагаад вэ гэхээр яагаад би бас өөрийгөө яг хувийн талаасаа ингээ анзаараад үзэхээр би ч гэлтгүү ер нь нийтлэг байдаг юм burnout-ийн хамгийн том одоо гол хүчин зүйл нь тодорхойгүй байдал юм шиг санагддаг надад. Яг юу хийх нь тодорхойгүй. Тэгсэн мөртлөө нөгөө нэг хүмүүсийг ингээд дизайн хийлэхдээ яг ингээд хэлж тавих. За тэгсгийгээ чи өөрөө мэдээд хийчих гэдэг ч юм уу. Тэгсгийгээд нэг айтаахан юм хийчих гэдэг ч юм уу те. Тэнгүүт дизайнерын хувьд юу ч боддог гэхээр за энэ хүний хэлж байгаа айтаахан гэдэг нь яг ямар зүйл юм бэ? Би өөрөө мэдээд хийчихээр энэ хүнд яг дараа нь таалагдах уу гэдэг ч юм уу. Ийм тодорхойгүй байдал амар их байдаг аахгүй юу. Тэнгүүт эхний ажил дээр тодорхойгүй байдал бүр маш их байсан. Тэгээд тэр үед чинь би нөгөө нэг бас тийм туршлагагүй байсныг ч хэлэх үү. За би л болохгүй байгаа юм байна да. Би л ингээд юмыг ингээд тодорхой болгож чадахгүй байгаа юм байна. Би муу байгаа юм байна гэд ингээд. Тэрнээсээ болоо тэр бодлууд маань айгүй их дамжирсаар агаад ер нь бол нэлийн баг энэ дизайнер явах уу үгүй юу гэдэг дээрээ баг тулж исэн аахгүй юу. За тэгээд ажлаа сольж үзсэн. Миний одоо тэр зүйлийн эсрэг хийх боломжтой зүйл нь хамгийн ихэнд би зүгээр яг ажлаа сольж үзсэн байхгүй юу. За тэгээ ажлаа сольж үзээд шинэ хамт олонд ороод багаар ажиллаж үзсэн чинь шал өөрөөсөн. Юу нөгөө нэг ажлаас халшрах хам шинж бараг дизайнер боли гэж исэн бүх бодлууд маань замхраад энэ ажил чинь ийм гоё исэн юм биш үү гэдэг мэдрэмж бол айгүй ингээд төрөөд тэгээ тэр ичээрээ ерөнхийдөө нилээ одоо удаан гараас юм гараад бүтээмжтэй ажилласан гэх юм нэг жил мэл бараг гарan тийм гоё бүтээмжтэй ажилласан. За тэгээд хоёр дахь тийм burnout-ийн шинж тэмдэг сая нэг 11 сараас хойш ч юм уу над дээр одоо яг үсч эхэлсэн гэх юм уу. Би тэрийг анзаарсан. Яагаад гэд гисэн чинь бас нэг юмаа тогтмол ингээд байнга нэг юмаа л хийгээд ахаар хүн бас жоохон ингээд аширтай юм шиг санагцсан. Тэгээ өдөр алган яг л нэг хойтлын back office систем зурдаг ч юм уу. Тэгээ өдөр алган яг л нэг ингээд процессор яваад ахаар хүн ер нь жоохон ингээд
баг зэргийн юм халшиг шинжтэй ч юм уу. Хэвэн байгаа, хит хэвэн байгаа даа. Тийм гэсэн үг. Одоо нөгөө миний чаддгүйсэн зүйл чи одоо миний хэвийн өдөр тутам хийдэг зүйл болчоор тэрнээсээ би баг уудаж эхэлдэг ч юм уу. Тийм болоодсан байхгүй юу. Тэгэл за одоо ер нь нэг жоохон өөрчлөх тийшээгээ хандах хэрэгтэй байна гэд ээлж амралтаа авч байгаа байхгүй юу. Ойгон гаргаад. За тэгээ ээлж амралтаа авсан хугацаанд бол нэлээ олон юм бодоод арай өөр зүйлүүд хийгээд ирэхээр тэр нөгөө нэг одоо яг burnout болоод исэн зүйл нь арай гайгүй болцсон гэх юм уу. Тэнгүүд одоо дахиад ажилдаа яг эхлээд буцаад ороод ирэнгүүт ажлаа илүү гоё хийдэг ч юм уу тийм байдлаар анзаарчихсан надаа. Тэнгүүд энэ дээрээс би ямар дүгнэлт өөртөө хийсэн бэ гэхээр нэг зүйлээ байнга ингээд удаан нэг чигээр нь бас өөртөө байхгүй байх боломж байгаа шүү дээ. Яг зөвхөн ажлын чиглэлээр дизайн хийхгүй өөртөө зориулж дизайн хийдэг ч юм уу те. Арай өөрөөр одоо илүү системийн дизайн дээр анхаарч идэв гэсэн бол илүү одоо график дизайн дээр анхаардаг ч юм уу, иллюстрашн зурдаг ч юм уу те. Өөртөө сонирхолтой байдлаар яагаад энэ дизайныг хийж болохгүй гэж бас бодсон. Ер нь өөрийгөө байнга чаленжтай байлгана гэдэг чинь ер нь burnout-аас сэргийлэх бас айгүй том арга юм шүү те. Тийм байна. Надад ч гэсэн яг чиний хамгийн ихэнд хэлсэнтэй адилхан ийм тодорхойгүй байдлаас болоод burnout болох тийм үе бас байсан юм байна. Тийм яг бүр хамгийн анхныхаа ажлуудаас эхлээд бодглохоор ер нь гайгүй байсан. Тэгээд ер нь компанид хамт одонтой оффист ажилладаг байхад burnout бараг байгаагүй. Ковидын үеэрч гэсэн ер нь burnout байгаагүй. Тэгээ яг нэг айгүй том burnout болсон нь хизээвэ гэхтэр яг оффист ажиллахаа болоод стартап эхэлснээс хойш. Тэгтээ яг нэг стартап чөлөөтөөр ажиллана гэхлээр хамгийн ажлаасаа гараад шууд нэг стартапаас үүсгэн байгуулад ингээд олон прожект дээр ажиллаад ерөөсөө яваагүй. Ажлаасаа гараад гарахаас өмнө мэдээ шийдвэр гаргаж байгаа юм л да. Стартап байгуулах хэрэгтэй юм байна. Ингэж ажиллах хэрэгтэй юм байна гэд айгүй том төлөвлөгөөтэй айгүй зоригтой шийдвэр гаргаад ажлаас гарсны дараа яг үнэндээ бүх юм айгүй тодорхойгүй байсан. Тэгээд эхний 2-3 сар бол мэдээж амар их хүчтэй тий. Одоо ингэж л хийх хэрэгтэй юм байна. Одоо ингэж хийгээд явж яснаа яг үнэндээ бодит амьдрал дээр юу ч тодорхой байгаагүй. Би өөрөө тэрийгэ замаа гаргах хэрэгтэй юм байна. Тодорхой болгох хэрэгтэй юм байна гэж ойлгож эхэлснээс эхлээд яг burnout болж эхэлж байгаа байхгүй. Яг үнэндээ юу ч тодорхой биш байсан юм байна. Би юу н хийж чадах юм уу, чадахгүй юм уу? Тэгээ юу нь яг юу их гэж яваад байгаа юм гэдэг асуулт айгүйх толгойд байсан. За дээрэс нь юу нь бас яг юм burnout болох бас гол шалтгаан нь ганцаараа хитрхи удаан ажиллах. Хитрхи их өөртөөгөө me time хийх. Тэгэхээр бас нөгөө хитрхи ганцаараа ингээд зожигроод байх нь өөрөө бас эргүүлээд яг нь анхаарал айгуу сайн төвлөрөөнд бүтээмж айгуу сайн нэмэгдэнэ гэж байгаа боловч нөгөө нийгэмтэй ингээд харилцах хэрэгцээ шаардлага дутагдаад эхлэхээр магадгүй бас хувь хүний онцлог байж болно шүү дээ. Энэ ингээд дутагдаад ирэнгүүт бүх юм ингээд ийм ойлгомжгүй, тодорхойгүй болоод эхэлсэн юм лээ. Тэгээд эргүүлээд яг бичих, хүнтэй ярилцах, дотроо уудлах, онгойлгох, уцаар ярих тэр болгон чи эргүүлээд хүний ингээд нөгөө сэтгэл санааг аюу гоё юм засарч дээшлүүлж өгд юм байна л да. Тэгээд ер нь баг багаар ер нь өөрөө ингээд юмнуудаа аюу сайн тодорхой болгосон, замаа гаргаж эхэлсэн. Би ер нь ийм үед яг юм burnout болох гээд юм байна. Аюу их ядардаг юм байна. Тэрнээс биш их ажил хийгээд хүн ядардаг гэж би ерөөсө бодохгүй байна. Их ажил хийгээд ядарахгүй харин бүх юмнууд тодорхойгүй болоод ирэнгүүт тэрнээс аюу их ядардаг. Тэгэхээр энийг аюу сайн тодорхой болгох хэрэгтэй юм байна. Дээрээс нь нойр хоолой аюу сайн зохицуулах хэрэгтэй юм байна гэсэн дүгнэлтэнд хүрсэндээ. Тэгээд бас нэг юм өмнө нь офис дээр ажилладаг байхад уцаар ярих жоохон юм сонирхолгүй дургу. Тэгээд ингээд нэг ерөнхий амьтантай ингээд харилцах нэг тийм сонирхолгүй байсан. Одоо нэг шинэ хүнтэй ингээд эрэл хайгуул хийгээл шинэ хүнтэй танилцаал шинэ юм туршиж үзэх нэг жоохон тийм сонирхолгүй байсан бол яг юм чөлөөтэй ажиллаад яг юм me time айгу удаан хийгээд эхлэлээр эргүүлээд дуртай болж байгаа юм маань шинэ хүнтэй танилцах, шинэ зүйлс туршиж үзэх, өөрийгөө илүү ингээд чаленжлах, би юу хийвэл ямар сонирхолтой вэ гэдгээ илүү одоо эрэл хайгуул хийж мэдрэх нь надад бас нэг талын айгу гоё болж байгаа. Тийм ингээд чөлөөтэй ажиллаж байгаа нэг тийм давуу тал нь гэх юм уу? Тийм болж байгаа. Тэгээд ажлынхаа гадуур ер нь ямар юу хийж ийн, ямар хоббитэй байна, яаж ийн? За ажлын гадуур хобби юу?
За ажлын гадуур би хийдэг юмнуудаа чагсааж бодож үзсэн. Тэгээ би ер нь бол яг найзуудтайгаа нэлээд уулзгаа болцсон байсан мөлий нэг харсан чинь. Тэгээд ер нь бол найзуудтайгаа бас цагийг амралтын өдрөөрөө өнгөрөөхийг айгүй хүсдэг болцсон мөлий. Нөгөө удаа уулзахгүй байгаад ирсэн чинь. За тэгээд одоо бол яг ямар өөрчлөлт хийсэн бэ гэхээр найзуудтайгаа ууланд гарсан гэдгийгсэн шүү дээ. Тэр activity-га ингээд найзуудтайгаа холбоод хамтдаа ингээд гоё ууланд гардаг болсон. За тэгээд нөгөөх нь юу вэ гэхээр мэдээч одоо ном унших бол тэгэл ихэнх хүмүүсийн л хийдэг зүйл байх тий. Тэнгүүд би яг өмнөх жилүүдэд ингээл ном уншин гэж баахан ном худалдаж авчаад нөгөөдөл нь яг ингээ хөвтөөл байдаг байхгүй юу. Тэгэл хизээний их юм болгоо намайг бараг хүлээдэг баг. Тэгээд энэ жил болохоор арай өөрчилсөн тэрийг яг өөртөө ингээд 50 суугаад ном унших цагийг гол нь өөртөө гаргаж өгдөг болсон гэх юм уу. Тэг ном унших нь миний хобби гэхээсээ илүү би өөртөө ном унших цагийг гаргаж өгдөг тийм болсон. За тэгээд өөр гэх юм бол community-гийн ажилдаас нэлээд цаг явдаг. Яг ажлаас гадуур гэх юм бол зохион байгуулалтын дээр нь оролцсон. Тэгээд миний хувьд одоо нөгөө дизайнуудыг хийж өгдөг. Тэнгүүд бас дизайн хийхэд бас тэр чинь шууд мамаг хийчихгүй бас жоохон бодно. Яаж хийвэл илүү гоё харагдах вэ гэдэг ч юм уу. Тэр талаас нь бодоод тэрэн дээр бас хөөрхөн цаг явцдаг. За тэгэл өөр бусад цагуудад нь одоо муура асарч халамжлах гэдэг ч юм уу тий. Тиймэрхүү жижиг сажиг юм хийгээл тэгэл өнгөрчдөг. Яг миний хувьд яг одоогийн үед бүр тийм өөртөө амар нээлт хийсэн яг тийм хобби бол байхгүй байна. Одоо спортын чиглэлээр ч тий яг ууланд гарсан алхам чинь амар гоё байгаа юм шүү тий. Харин тийм тий. Тэгээд би бас ном уншия гэдэл бас олон жил бодож байлаа л да. Үгүй уншдаггүй биш уншдаг. Гэхдээ сонирхолтой дагой зохиолын ч юм уу те ном уншна гэхээсээ илүүтэйгээр илүү нөгөө яалтчгүй сүүлийн үед ажил мэргэжилтэй холбоотой ном л уншдаг болчиход байгаа юм байлээ. Өмнө айгүй олон жилийн өмнө би магадлалын явдалын юм роман, зохиолууд унших айгүй дуртай байсан. Тэгээд яг тийм ном уншихлаар ингээ юм кино үзэж байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Яг номондоо ингээд орчдөг. Кино үзэж байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Тэгээд сүүлийн хэдэн жил ерөөсөө ном уншаагүй, ерөөсөө тийм мэдрэмж аваагүйгээ би бас анзаарсан. Тэгээд өмнө жилээс эхлээд ер нь яг номоо уншиж эхэллээ. Одоо ингээд ажлын номноос өөр гоё юм сонирхолтой зохиолын ийм уран зохиолын номнууд гадаад болон монгол хэл дээр ингээд уншиж эхэлье гэж бас өөртөө өмнө жил зорилго тавиад энэ жилээс эхлүүлээд бас юм багаар яг алхам болгож хэрэгжүүлж эхэлж байгаа. Тэгээд нэг аягүй сайн ном уншдаг найз маань байдیں۔ Тэгээд тэр найз маань болохоор бас жил хитэн ном уншдаг юм мэдгүй. Ямарсан Goodreads-ээр нь дүүр номны ревю байдаг. Тэгээ харин тэр найзаасаа би ингээд ном уншдаг болох гээд байгаа, болмоор байна. Энийг бүр яг юм дадал болгомоор байна гэд тэгсэн чинь чи ингээд харагдаж байгаа газар болгоно ингээд ном тавьчихаа гэсэн. Чи 0-доо ингээд нэг ном тавьчихаа. Тэгээд одоо зургийнхаа хажууд ч юм уу, тэгээ орныхаа хажууд ч юм уу нэг юм ном тавьчих гээд. Тэгээд би харин найзхаан зөвлөгөөний дагуу 0-доо нэг номтой, үүднийхээ хэсэгт яг нэг ном тавьсан байгаа. Будингийн хажууд нэг ном тавьсан байгаа, орныхаа хажууд нэг ном тавьсан байгаа. Тэгээ энийг нөгөө нэг уцаа рефлексээр ингээд нэг авдаг шүү дээ. Яг тэрний оронд би яг номоо ингэж рефлексээр авдаг юм. Рефлекс өөртөө суулгаж байгаа. Тэгээ багаар энэ маань сайжраад өдөрт ядаж нэг хуудас ном уншиж байгаа. Тэгэхээр бас өөртөө ахицтай байгаа гэж бодож байгаа. Тэгээд нөгөө нүдэн амраа нөгөө компьютер дээр дэлгэж ширтэж байгаа нүдэн амраахтаа би нөгөө утас хараад ингээд гисэн шүү дээ. Тэгэхээр яг нүдэн амраахтаа утасаа биш номоо барь цуудаг ч юм уу те. Ном яг бас ингээ ойрхоноос ширтэж ийм дүүд гараа нүдэнд ачаал өгж байгаа лөө. Гэхдээ дэлгэцийг бодоход бол тэр арай зөв зуршил гэж бодож байгаа байхгүй юу? Тэгэхээр ер нь ном уншдаг энэ зуршлаа ер нь эргэж сэргээж байгаа. Тэгээд сүүлийн нэг жил бас би өөртөө нэг хийсэн нэг гоё шинэ туршил нээл гэх юм бол би өөрөө айгу хоол их дуртай байна гэдгээ анзаарч олж мэдсэн. Тэгээд галтгооныхоо өрөөнд цагийг өнгөрөөх нь намайг бас стресс одоо тайлаад бууруулаад зогсохгүй ингээд юм бясалгах нэг юм гоё би яг ингэж бясалгад юм байна гэдгээ одоо олсон гэх юм уу. Гэр цэвэрлэх, аяг угаах, одоо хоол хийх ч юм уу те юм бодох, гоё тайван байх. Яг өөрийгөө ингээд дотоод дуулагаа сонсох, би юу хийх вүлээ, юунд дуртай байлээ, одоо яах вүлээ гэдэг юм айгүйх бодогдохоос гадна мэдрэмж айгүй хөгжүүлт юм шиг санагдсан.
хоол хийж авах жишээлбэл ингээд нөгөө хоолоо гоё амттай болгохын тулд юугаар амтлах уу, яах уу, давсаа яаж ийх үү. Тэгээд нөгөө амтлагчуудаа хийснийхээ дараа хоол маань ямар амттай бол гэдгээ ингээ мэдрэн дээрэс нь хоол яг хийж дуусныхаа дараа гэр бүлийнхэн маань энэ хоолыг идээд яг ямар мэдрэмж авах вүлээ, би өөрөө яаж таашаалтай идэх вүлээ гих зэрэг ингээд бодонгууд айгуу гоё юм өөрийнхөө тархийг амраагаад байгаа гэсэн мэдрэмж авсан. Тэгээд өдөр ирэх тусам ингээ шин хоолны жорууд туршиж үзэж байгаа. Би өмнө жилүүдэд ерөөсөө юм галтгооноос айгуу хол хүндий. Би юу н хоол их дургуун байна гэж юу н боддог байсан. Би ч дээ нэг олигтой хоол хийдэггүй юм байна да гэд боддог байсан. Манай нөхөр айгуулаг хоол хийдэг. Тэгсэн чинь харин жилийн өмнөөс эхлээд нөгөө глютен фри хооллож эхэлдэг болсноос эхлээд ер нь өөрөө гадуур нөгөө хооллолт бэлэн хоолны одоо сонголтууд ингээд нөгөө хумигдаад ирэнгүүд ялцчгүй би бүтээлж байх ёстой болоод хүссэн үсээгүй бүтээлж байх ёстой болоод тэгээд янз янзын хоолны жор одоо орц найрлага юутай холиул одоо бид яаж нөлөөлдөг гэх мэтээр айгүйх ингээд судалгаа шинжилгээ бас нөгөө амьдралын шаардлагаар яг тийм судалгаа хийх шаардлагатай болоод тэгээд явсаар агаад өнөөдөр юу н би хоол хийх дуртай байна. Гоё шин жор турших дуртай байна. Миний хийсэн гоё хоол амттнуудыг найртай хүмүүс гэр бүл найз нөхд идээд ингээд айгүй гоё юм хаппи байгааг харах юу н айгүй дуртай байна гэсэн тийм одоо нээлт өгөртөө хэлээ. Бас нэг бодогдож байгаа нь гэх юм бол өмнө нь компанид ажиллаад яг юм одоо за дефолтоор 9-6 шүү дээ. 9-6 цагийн хооронд компанид ажиллахлаар өдрийн яг дийлэнх одоо үр бүтээлээ дийлэнх цагууд яг компанидэр өнгөрчдөг юм билэ. Миний одоо яг өөртөө зориулах те гэр бүлийнхэндээ зориулах ихэнх цагууд яг компанидэр өнгөрчдөг. Тэгэнгүүт яг өглөөний цаг, оройны цаг гэдэг чинь өглөө бол хүн ингээд өөрийгөө бэлдээд ажиллаа гарч чинь орой айгүйх ядарч байгаа гэртээ ирэн тэгээ зурагт үзэх ч юм уу те гэрийнхэн тэгээ жоохон бочгон жагаад унтчих болохоор тэр болго нөгөө нэг туртай юм хийх цаг айгүй бага байдаг байсан юм лээ. Тэгээд яг стартапад ажиллаад чөлөөт ингэж ажиллах осноос хойш стартап гэхлээр яг угаасаа айгүйх ажилтай байдаг. Нөгөө бүх одоо малгайгаа өөрөө өмсдөг болохоор айгүйх ачаалттай байдаг нь үнэн байдаг. Стартап хийж байгаа хүн болго ингэж ажилладаг. Гэхдээ миний хувьд ингэж яриад байгаа нь цагаа айгүй сайн зөв зарцуулж чадах юм бол нөгөө тэгүр өөртөө айгүйх цаг гаргах боломжтой, дуртай зүйлээ хийх боломжтой, гэр бүлийнхэндээ цаг гаргах боломжтой, хүсгийн бол өөр шин зүйлс сурах, туршиж үзэх боломжтой. Тэгэхээр магадгүй айгүй риск гэж гисэн нөгөө тэгүр маш их давуу талтай гэж бодож байгаа. Тэгэхээр би өөрөө ингээд янз янзын юм туршиж ийм үзэх айгүйх дуртай, тэгээ хөгжим тоглох дуртай, дуулах дуртай, хоол хийх дуртай, гадуур одоо алхах дуртай, найзуудтайгаа уулзах, дэлгүүр хэсэх дуртай, гих мэт дуртай бүх зүйлээ яг юм нөгөө их ажлынхаа хажуугаар хийхлээр сүүлийн үед яг ингэж би өөрөө балансалж чадах юм байна гэдгээ айгүйх ойлгоод байгаа. Тэгэл яг явж хүн өөрөө нөгөө хийж үзчихээж, туршиж үзчихээж, биеэрээ мэдэрчээж би ийм юм дуртай юм байна. Ингэж ажиллавал миний бие таард юм байна. Сэтгэл санаа гоё хаппи байд юм байна. Би ийм үед одоо амрах хэрэгтэй юм байна гэдгээ айгүй сайн таньж мэддэг байх гэж бодож байна. Тэгэхээр яг энэ саяныхаа хэлснээр магадгүй ингээ корпоретэд ажиллаж байгаа хүмүүсийг та нар ажилласаа гараад ингээ фриланс хийгээд ажиллаад гэсэнгүү зүгээр яг өөрийгөө дуртай зүйлээ ингээ олох хэрэгтэй байна. Ямар үед яаж ажиллавал дуртай байх юм те? Намайг тойрын төрөний яриа хэлсэн шиг чи яг шүн сууж бүтээмжтэй байдаг хүн юм уу? Өглөөр тусаж бүтээмжтэй хаппи байдаг хүн юм уу гэдгээ олохоос ихсүүлэл ер нь ингээд гоё амьдралын урт аялал ингээд гоё хэдүүлээ гарч байна гэсэн үг ээ. Ер нь бол яг бит хоёрын бүх ярьсан корпорат болон стартапын ялгаатай байдал те энэ бүх одоо ярианаас дүгнэлт хийгээд бодоод үзэхээр хүний амьдралын тэнцвэр гэдэг нь ерөнхийдөө ямар нэгэн байдлаар одоо чи яг ийм байх ёстой, тийм байх ёстой гэл чи яг тэдэн цагт босох юм бол чи ингэ сайн үн, тэдэн цагт босох юм бол муу гэдэг ч юм уу те. Эсвэл тийм байдлаар одоо яг хэмжигдэхгүй зүгээр яг чиний одоо өөрийн чинь амьдралын одоо зарчим яг яаж явал чамд илүү тухтай байна гэдэг ч юм уу тэр байдлаараа баланслуул айгүй зүгээр надад бол санагцсан. Одоо яг нэг юм маш хатуу зарчим байвал айгүй хэцүү шүү дээ. Одоо жишээлбэл би ажил дээр яг ажлын цагаар ажиллаа хийчээд явна гэдэг нэг зарчим тавьчих юм бол өөрт бас тэр нь жоохон хэцүү ч юм уу те. Тэнгүүт одоо бүтээмжтэй байхын тулд илүү зарим үед ажил дээрээ суучдаг ч юм уу те.
Гэтэ надаас яг бодогддог байхгүй яг зарим үед яг орой ч юм уу нэг хаяа нэг ажил дээр ингээд суугаад ячихаар хийсэн юмнасаа айгүй урам зориг аваад бараг илүү нөгөө нэг гэртээ хараад кино үзснээс илүү гоё яагаад гэдэгхгүй. Тэгэхээр чамд яг ямар мэдрэмж өгж байгаа зүйл нь гоё санагдчих. Тэрийгээ сайн балансалдаг тий. Одоо ажилласаа заримдаа жоох ингээд алширх гад ах юм бол илүү нөгөө найзуудтайгаа ч юм уу ажлаас гадуурх activity одоо team зүйлүүдээ илүү одоо сонирхолтой байдлаар хийчих юм бол буцаад ажилдаа илүү дуртай болдог ч юм уу тий. Эсвэл арай их activity me time хийгээд ах юм бол ажилдаа буцаа фокуслчих юм бол илүү одоо өөрт гоё яадаг ч юм уу тий. Тим байдлаар ер нь яг тийм тэнцвэр буюу баланс гэдэг байдлыг тим байдлаар байвал илүү утга учиртай юм шиг надад бол санагдчихэв. Надад нэг гинт гоё асуулт орж ирлээ. Тэгээд одоо наамын шин жинзэн штэ. Тэнгүү сүүлийн үед нөгөө жинзэнээр айгүйх амархан burnout болдог гэсэн. Энэ талаар яриач. Ямар учиртай юм бэ? Нэрнгэсээ ингээд одоо ажиллаад одоо түрүүний хоёлынгийн хэлснээр бол одоо нэг юм тодорхойгүй байхтай эсвэл ажилдаа жоохон дуур сонирхолгүй байх эсвэл нэг хитрхи ингээд нэг амархан гарт орцсон юм ингээд олон дахин хийгээд тахлаар уйтгартай болчих. Тиймэрхүү үед burnout ажилласаа хаширдаг гэж хоёлаа сая өөрсдийнхөө жишээнээр ярьлаа штэ. Тэнгүүд яагаад ингээд сүүлийн үед жинзэнээр айгүйх ингээд юм ажиллаас халшраад байна хиймээргүй юм ч юм уу те. Эсвэл тэрийгээ ингээд нөгөө хэлэхгүйгээр шууд ингээд алга болчдаг. Тийм нөгөө Facebook постод айгүйх ингээд сүүлийн үед яваад байгаа штэ те. Тэр юу нэг ямар учиртай бол жинзэгийнхээ өнцгөөс тайлбарлавал би барыг жинзээ биш хаа. Тэгэж надаас нами яг тгий санагддаг. Ингээд нөгөө хамт ажиллахлаар ингээд жинзэнээр ингээд алга болчдаг хариуцлагагүй ингээд юмаа айгуу сайн хийдэг гэсэн ингээд гинт ингээд алга болчдаг гэж тэгээд идэв штэ. Тэнгүүд надаа бас нами би миллениал тэнгүүд надаа яг нөгөө миллениалтай ингээд ажиллаад байгаа юм шиг яг нэг тийм vibeтай байгаад идэг. Аа яг хөө энэ дээр би нөгөө нэг илүү яг тийм генерашнэр нь хуваахаас илүү зүгээр хувь нийл бүрийн шинж чанар байдаг хатаал гэж боддөө шин. Одоо бас харахаар бүх жинзээ тийм юм уу гэхээр бас тийм биш аа гэдэг хэвгүй. Яг тухайн хувь хүн нь яг ямар хүн байна. Одоо яг ямар байдлаар өсөж хүмүүжсэн те тэр хүний өөрийн хувийн үнэт зүйл нь юу вэ гэдгээсээ шалтгаалаад ер нь тийм байгаад байна гэж анзаардаг. Гэтэ яг хуу бас ихэнх хувь нь тийм байж магадгүй. Одоо яг ажлын ярилцлаганд орно гэж алга болчдөг ч юм уу тийм ихэнх нь тийм хаана. Миний жишээн дээр бас одоо 10 жинзээтэй ажиллаа гэхэд 2 нь айгүй айтайхан ингээд ойлголцоод ажиллаждаг. 8 нь бол ингээд гинт орсоргүй алга болчдөг ч юм уу те яасан мэддэггүй. Тэгээд нэг хэд хоногийн дараа гинт гарч ирдэг ч юм уу яг тийм байгаад идсэн. Тэгээд арай. Гэтэ яг энэ бас нөгөө юу нөлөөлж магадгүй бидний одоо ээж аав нарын үе ч юм уу тэр үед болохоор нэг ажилдаа удаан ажиллах тусмаа илүү одоо амьдралын баталгаан сайжирдаг тийм одоо нөхцөл байдалд амьдарч исэн болов уу гэж би хардаг байхгүй юу. Тэнгүүд нэг ажилдаа одоо ингээд доктортой ажиллахаар одоо карьерийн өсөлт дэвшилт ингээд байгаад илүү ирээдүйд одоо байх амьдралын баталгаан илүү сайн байдаг. А тэнгүүд олон ажил салсан хүн бол ерөнхийдөө докторгүй гэдэг ч юм уу тиймэрхүү нэлээд тийм хатуу ойлголттой байсан шүү дээ. Одоо тэгэнгүүт ингээ харахаар өөрөө л ер нь чадчихвэл одоо орлогын их хүсвэр олох боломж амар олон төрлөөр хуваагдсан шүү дээ. YouTube хийж болж гин, контент хийж болж гин. Тийм байдлаараа ч юм уу. А тэгээ бас нөгөө байдлаараа яг Монголд болохоор яг ажиллах хүчин айгүй хомс болсон юм шиг надад анзаарчихсан. Яг ийм чадварлаг болсон хүчин олоход тэгэнгүүт тийм байгаа болохоор ажил олгогч нар илүү гуйх маягтай байгаад байгаа шүү дээ. Ер нь хандлагыг анзаарахаар тэгэхээр бас яг тэр одоо яг нөхцөл байдалтай уялдаад хүмүүс яг тийм байж бас магадгүй гэж бодож байна. Генерашнэр ирвэ хуваах юм бол. Гэтэ яг нэг ийм паттерн харагдаж байгаа юм шиг санагдчихлаа. Ээж аавын үед ингээд нэг ажилдаа айгүй юм доктортой улс уртай одоо 30-40 жил ажиллахтэй нэг компани шилдэг ажилтан ингээд тийм айгүйх байж. А миний үед ингээд бодоод үзэнгүүт би жишээлбэл нэг ажилдаа нэг 2-3 жилээр болоод солиод идэв гэсэн байгаа байхгүй. Одоо тэгээ ингээ харангуй залуучууд ч бүр ингээд нэг сар одоо нэг 2-3 сар болоод ингээд солидог ийм нэг зөв тохиолдолд ажиллаж байгаа юм шиг санагдчихлаа нэттэй. Тийм байна. Гэтэ яг хуу бас шууд ингээд нөө миллениал гэдэг, альфа гэдэг, жинзэ гэдэг гээд нөө бас тэгдэм юм чинь энэ хүн яг ийм гэсэн бол ерөөсөө биш штэ. Нөө хүний юутай айгу холбоотой байгаа. Энэ баг яг нөгөө нэг
ажилд орох талаар тусдаа сэдв болох гэдэг тий. Яг жинзэн зэрэг харин. За тэгээд энэ удаагийн маань Techas Talks podcast-тай хамтайсан та бүхэндээ баярлалаа. Тэгээд энэ жилээс эхлээд бид хоёр олон гой зүйлсийг төлөвлөсөн байгаа. Тэгээд тэрний маань нэг нь болохоор бид хоёр улирал тутамд Q&A podcast хийж байгаа. Тэгэхээр та бүхэн маань бид хоёроос намаар байгаа асуулт байх юм бол магадгүй технологийн салбартай холбоотой сонирхож байгаа зүйлс байх юм бол бид хоёрт асуултаа явуулаарай. IG дээрээ YouTube-ийн description хэсэг дээр формын линк оруулаад тавьчих. Тэгээд тэрүүгээр та бүхэн маань асуултаа явуулах боломжтой. Өнөөдрийн маань дугаарыг тухлан сууж таалан сонссон та бүхэнд баярлалаа. Тэгээд таны амьдралд бас ажил амьдралын баланс яаж явдаг вэ, хэрхэн өрнөдөг вэ талаар бас комент хэсэгт бид хоёртай манай Techas-ийн community-тэй хуваалцаарай. Тэгээд дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай.